За сайн уу, сайхан амарцгаасан уу? Би ч угаасаа орой лайв хийдэг юм л дээ. Өглөө хийдэг. 6 цагт босоод ном уншдаг юм. Тэгээ 9 цаг хүртэл өдөр болгоно 3 цаг ном уншдаг. Тэгээд ном уншиж дуусаад лайв хийдэг. За лайвын нэр бол Улаанбаатарт Монгол улсын нийслэл Чайна таван болчлоо гэдэг нэртэй. За энэ тухай би ойролцоогоор нь 3 жил шахуу. Одоо яг 3 жил бол болоогүй. Ер нь бол 3 жил шахуу. Одоо энэ өвөл бол яг 3 жил болох юм. Ориллоо. Маш аюултай юм болж байна. За сонгуулийн өмнө би Монгол улсын 21 аймгаар явж нэвтрүүлэг бэлдсэн. Тэр бол ерөөсөө хоёрхан асуудлаар явсан. За нэг нь газартай холбоотой асуудлаар иргэдээс байнга асууж явсан. За хоёрт нь бол одоо энэ поророо гэдэг нэг гай. Энэ сонгон архимчууд бас ингээд Монгол улсын хувь тавиланд айгүй том гай болсон сонголтыг хийсэн. Тэгээд би яагаад сонгон хайрханчууд Монгол улсад ийм муухай аюултай сонголтыг хийчвэ гэж сонирхоод үзсэн. Улаанбаатартай хамгийн их гэр хороолттой. Одоо манайсын хэлдгээр нэг уулных нь хар мас ихтэй юм байлээ. Тийм учраас гайнуудыг сонгосон байлээ. За тэр хамгийн том гайн бол одоо хин байгаа. Поророо гэдэг гай байгаа. Дээр нь энэ аялал жуулчлалын сайд Батэрдэн гэж бас нэг 4 нүдтэй нэг улгаач байгаа. Тэгээ нэг 4 нүдтэй улгаачууд одоо энэ нөхөр бол үгүй их гай болж байгаа шүү дээ. Та нар мэдээд байгаа юм. Энэ мэд тэгээ номон тийм үү соёлын сайд номон тэгээ одоо энэ хин гэдгийг поророо гэж сайн зэрэг гэж. Иймэрхүү ийм гайтай хулгайчуудыг сонгон архамчууд гаргасан. Тэгээ энэ нь одоо Монголын төрдөл айгүйх гай болоод байна шүү дээ. За энэ яах вэ? Тэгээд би Монголыг тойрохдоо бол тэр Батэрдэн аялал жуулчлалын сайд Батэрдэн энэ мэд нөхдүүд яасан гэхээр хятадуудыг визгүй зорчуулна. Хятадын зөөлчдийг визгүй зорчуулна гэдэг юм хуулийн төслийг өргөн бариад та нар тэрийг анзаараагүй батлуулсан. Одоо хятадууд Монгол руу орж ирэхэд визгүй болсон. Энийг болиулаач. Монгол Ардын намыг сонгуул энэ Батэрдэн ийм сайн зөрөг гэсэн. Одоо энэ сайн зөргийг та нар юугаар нь сайн мэдэж байгаа гэвэл нөгөө Монгол улсын газар нутгийг 100 жилээр хятадуудад өмчлүүлэхтэй ийм хуулийн төслийг батлуулж барьж орсон юм шүү дээ, батлуулах гэж. Юу гэсэн ч үгүй. 100 жилийн дараа бид нар өгч чинь. Мэддэг нэг ч юм баг. Тийм биз? Бидний үр хүүхдүүд өгч чинь. Тэдний хүүхдүүд өгч чинь. Тэгэхээр 100 жил гэдэг бол биднээс доошо 4-т хүү байхгүй. Тэгээ бидний энийг юу ч мэдхгүйгээр бидний 4-т хүйг хятадуудад газраа өгөхөд бэлэн болох уу байхгүй. Тэгээ ийм хуулийг санаачлаад зүтгүүлсэн юм сайн зөв. Гэх мэт тулгаачуд. Та нар ингээл юм бол өөрсдөө сонгочвол лойрдож гасан гэдэг юм. Лойрдож гардаг бол эдгээр сонгуул хийхгүй шүү дээ. Сурчлагаа хийж та нартай уулзаж өдөр шөнөгүй сайн хүн болохгүй шүү дээ. Хүүхэд чиг юм яриад байгаа юм. Лойрдож гасан. Яаж лойрдсон гэхээр компьютер руугаа буугааж гин. Та нар ороод сонгуулаа өгөөд гарын үсэг зурсан учраас л эдгээр гарч ирж байгаа. Битгий өөрсдийнхөө ийм мал шиг ийм үйл ажиллагааг
бити дээр зүгээр хөвтөж байгаа компьютер лөө ингээ шахаатай заа юу. Өөрсдөө шал сонгож гаргаж ирчээ. За ингээ Монгол улсыг тойрсоо, Монгол ардын намынхан хятадын зуулчдыг ялангуяа данх оюун эрдэнэ. Би данх оюун эрдэнэ 3 жил ярьж байна. Эцэг талаасаа ноото. Эцэг нь одоо энэ данх оюун эрдэнэ ДНК-г шалгаач. Энэ ураг удам бүх юм нь нууц, түүхэн нууц. Энийг шалгаач гэж би олон хэлсэндээ тэгээд нөгөө Монгол хүний хинэггүй зангаараа ингээл та нар тоохгүй явж байгаа бол улсаас амруулж. За ингээд өөрөөсөө 60-70 сая төгрөг гаргаад Монгол улсыг тойрсон. Ардын намынхаа ийм их гэдэг шүү гэсэн. Та нар хинж тоогоо. За би 3 жил нэвтрүүлгээр хэлж байгаа. Зайсангийн бүх үнэтэй хаусуудыг хятадуудад тавьсан. Тэр Зайсангийн чи хаусууд гой үнэтэй хаусуудад хятадууд амьдарч. Улаанбаатар хотын хамгийн үнэтэй өндөр гоё барилгуудыг хятадууд эзэмсэж байна. Тэм үү? Эмээлтэд байсан нөгөө хожаагууд чинь одоо Улаанбаатар хотын газрыг худалдаж авч наашаа явсаар байгаад одоо баг хар хорин зах руу туллаа. Хар хорин захаас жаашаа баг бүх газар хятад хүний яг Монгол компани нэр дээр цаад эзэд нь дандаа хятадууд байна. Ингээд орилоод идэг тоодгүй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын газрын баг 40-50% хятадууд худалдаад авчиж байгаа юм биш үү? Ингээд орилоод идэг. Иргэдэнч тоодгүй, төрөнч тоодгүй. Одоо та нар гудамжаар гараа. Би сая 2хан автобусны буудлын газар явлаа. 2хан автобусны буудлын газар явхад зөрж байгаа Монгол хүнээсээ илүү хятадуудтай таарч. За би аргаа бараад хүсэлт гаргасан. Аргаа бараад аюулгүй байдал. Гадаад бодлогын байнгын орооны дарга. Их хурлын гишүүн Тэмүүлэнд уулзмаар байна гэж хүсэлт гаргаад цаг аваад засгийн газрын ордоо орсон. Тэгээд Тэмүүлэн гишүүний өрөөнд ороод за дүүмэн чи аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга. Чи манай нэвтрүүлэгт орох хэрэгтэй байна. Цус цэвэр нэр цэврийн нэвтрүүлэгт ороод чи ярих хэрэгтэй байна гэсэн хуулиараа намайг телевиз, сайт, янз бүрийн газар юмд одоо энэ тухай ярихыг хориглосон байт юм. Хэрвээ би одоо ярихаар бол их хурлаас зөвшөөрөл авна гэж. Үгүй чи аюулгүй байдал гадаад бодлого байнгын орооны дарга. Тэгээ энэ нийслэлийн чи бараг 40-50% хятадууд эзэмшчихэд байхад чи яагаад дуурдгүй гэсэн. Тэгээд Тэмүүлэн гишүүн болохоор би цаашаа одоо асууя. Их хурлаас асууя. Энэ тухай ярьж болох уу? Болох юм болдгүй юм гэж байна ахаа. Ингээ мухардсан би. За ингээ лайваараа нэлээ орилсон. Хүрэлцэхэд ерөнхийлөгчд хандаж хэллээ. Ерөнхий сайдад хандаж хэллээ. Их хурлын дарагт би төрийн 3 өндөрлөг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3-т хандаж би лайв хийлээ. Тоодог юм байна. За харамсалтай юм болвоо. Америкчууд хятадуудаа дийлэхгүй шүү. Дэлхийн супер гүрэн Америкчууд хятадуудын эсрэг асар том арга хэмжээ авч эхэлж байна. Хятадууд бол айгүй аюултай гэдгийг бид нар ойлгоод одоо л ойлгож эхэлж байна. Бид нэр багадаа л хамгийн багадаа 3,000 жил эднэртээ дайтаж ирсэн. 3,000 жил. 3,000 дамнаж хятадуудтай дайтаж байлдаж ирлээ. Бид нар хятадуудыг аюул сайн мэддэг байхгүй ямар хүмүүс гэдэг. Гэтэл Америкийн нэгдсэн улс таниаг байж одоо таньж эхэлж байна. Одоо тэднэрт үйл хөдлөх хөрөнгө эзэмшихийг хоригдж байна. Орон сууц худалдаж авахыг хоригдсон хууль гаргачлаа. Тийм үү? Ингээ ерөөсөө хятадуудын дээр Америкт идэлжсэн бүх эрхийг хасаа хийчихлээ шүү дээ. Одоо Европчууд хятадуудаа дийлэхгүй. Бүр хятадд хэдүүлээ 3,000 гаруй хятадууд жагсаад зам хөндлөн хааж зогсоо. Бүр 1000 км газраас нэг дэмжигдэх хятадууд нь бөөгнөрсөн. Европ хятадууд тэр хотод цугларсан шүү дээ. Цагдаа нар дарах гээд дийлдэхгүй амар том бослого болсон. Европч үү дээ. За Оросд юу болов?
Тэр газар тариалан эрхэлжсэн хятадууд нь амар хүчтэй химийн бордоонд хэрэглээд тэгээд тэр хөлөмж рүү н Оросын шалгалтын байцаагч нар ухаалтж унсан байна шүү дээ. Хятадууд өөрсдөө магтаа орчдөг. Хөлөмжийн дотор ингээд химийн юу тэр ургамлаа өөрөө мутацд оруулаад амар том ургадаг юм бодисоо цацчихдаг. Тэгээд энэ хятадд байсан тэр газрыг чи Оросууд буцааж авч хятадуудыг хөөж гаргасан. Тэгээд тэр газрыг ингээд ариутгах гэсэн чинь одоо тэр газар өвчцсөн. Дахиад тэр хөрс сэргэхээргүй өвчцсөн байна. Тэр Оросын мэрэгжлийн хяналтын хоёр нөхөр ухаалтж унсан байгаа шүү дээ. Тэгээд тэр хятадууд хамгийн аюултай нь Оросд ногоо тарихаа болоод нааша Монголд ороод ирсэн. Монголд орж ирээд энэ хоошо Бартааны сангийн аж ахуй Батцүмбрийн зүг рүү ногоо тарж эхэлж байгаа. Ойлгосноо? Хятадууд бүх сүнттэй нэг суувал босдгоо гэж үг байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө ингээл үндэслээд ургаал ингээл явцдаг. Монголчууд дийлэхгүй шүү. Ингэж хинэггүй маанаж ингэж явж байгаад дийлхэ байх шүү. Тэгээд одоо түүх гэрчлэн Вьетнам руу яах гэж дайрлаа. Энтхэг рүү яах гэж дайрлаа гэдэгт Кыргыз руу, Казахстан руу одоо орох гэдэг шүү дээ. Ерөөсөө иргэдээ хамгаална гэж орчихно. Вьетнамд байгаа хүмүүс нь вьетнамчуудаа муудаад тэнд томоохон хэмжээний мөргөлдөөн гарсан. Хятадтай харин Вьетнам руу дайрсан. Өөрийнхөө иргэдийг хамгаалж ийн гэл. Ерөөсөө иргэдээ хамгаална гэж Монгол руу дайраа ороод ирнэ. Одоо наад бол чин салахгүй эртхэн шиг арга хэмжээ аваач. Энийг тэр Ухнагийн хөрөлсөх тэр Зандан шатар их хурлын дарга хэн болж байгаа. Тэр амар уйсгалын эднэрүү тааглаад одоо тэднэр рүү явуулмаар шүү дээ. Хувь чатмат руу. Би сая 2хан автобусны буудлын газар явхад Монгол иргэдээс илүү хятадуудтай зурж байгаа. Энэ хятадуудыг хэн оруулж ирсэн юм? Данх оюун эрдэнэ оруулж ирсэн. Ерөөсөө Монгол төрийн бүх бодлого хятад хэл дээр орчуулагдаад хятад руу явсан. Энэ оюун эрдэнэ яриад байсан тэр 2050 бол хятадтай нийлэх 2050. Оюун эрдэнэ яриадсан 14 мега төсөл бол дан хятадын мега төслүүд. Тэгээ Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгож хуваарлна гинэ. Хуваана гинэ. Энэний цаана юу вэ гэж Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгол Улаанбаатар хотод суугаа сая гаруй иргэдийн, сая 300 мянган иргэдийн бүх хаяг өөрчлөгдөнө. Битүү бужигнаан шилжих хөдөлгөөн бөөн бужигнаан бол бүх хүний хаяг өөрчлөгдөнө. Энэ бужигнаанаар Хятадаас орж ирсэн энэ суурин агентууд тагнуудууд энэ оруулж ирсэн гэдэг 280 мянган хятадчин Монгол улсын иргэний өмнөлт авчна. Монгол улсын хууль ёсны иргэн болчихно. Энийг хийх гэж энэ оюун эрдэнэ 14 мега төсөл тийм үү? Энэ Улаанбаатар хотыг 14 жижиг хот болгоно гэж Нямбатар эдний яриад байгаа чинь хятадуудыг Монгол хаягтай Монгол улсын иргэн болгох л энэ санаа гэж би хардж байгаа. Ойлгосноо? Хөрштөөгөө дайдах байлдах биш. Эвтэй байх хэрэгтэй. Гэхдээ эвтэй байна гэд эзлэгдэж болохгүй. 280 мянган хятад орж ирж байна. 280 мянган монгол ихнэр аав. Ойлгосноо? Энэ хүүхдүүд нь гараад 1 сая хятад болно. Одоо байгаа сая дээрээ дахиад 1 сая хятад иргэн нэмэгдээд ингээ 2 сая хятадын иргэд зөвлөлийн цэгэр хятадууд. Одоо байгаа 50% монголчууд нь ингээ байхгүй. Энэ минийг юу яагач вэ? Тэгээ одоо шугам фабрик 0 хятадууд очив. Урагшаага ингээл дунд говь ингээл өмнө говь баяа онгор энэ юу дорн говь битүү хятад. Яах вэ хэлүүлээ? Яах вэ? Хэлүүлээд талбай дээр босох уу? Одоо ураан л гэдэг. Урааны хизээч ухуулж болохгүй шүү. Амнасаараа хамгаалаад. Би дээр нэг пост оруулсан да. Монгол улсад хүнд цаг байсан. Бидний хүнсний хомсд орж исэн. Монгол улсад үлсгэлэнгийн аюул нүүрлэх ойрхон байсан. Нэг айл 4 хүн дуттам талхыг 4 хуваагаад
нэг талхны 4-1-ийг идэх ноором тогтоож ирсэн. 100 г будаа, 200 г гурил гээд бид нар картын бараанд ойчрлож өссөн. Монгол улс хүнсний хомсдолд орсон. Үлсгэлэнд маш ойрхон байсан. Гэлээгээд монголчууд ураанаа зараагүй маа. Алтаа ухсан. Алтаа ухчиж бид нар хоолтойгоо залгасан. Тийм хүнд загтаа бид нар урааныг ухаагүй шүү. Давж гарч ирсэн. Тэгээ уул уурхай эсэргүүцэж чинь гэдэг юм. Мэдээж уул уурхайгаа хараад хоосоо хонно гэж байхгүй. Монгол улсыг ганц мөнгөжүүлж байгаа юм уул уурхай. Монголын ард түмэн тэнэг биш ээ. Уул уурхайг эсэргүүцсэн хүмүүс байхгүй. Урааныг л эсэргүүцэж байгаа. Урааныг эсэргүүцвэл эн чинь тэгэл Африк болно. Ойлгосон. Африкт ямарыг мэднэ үстэй. Уран ашигласан газар. Битүү хүм малын шарил цогцсон. Зам дагаад машин тавьчих. Замаа яжгаар битүү мал хүний арга яс сэг. Тэгээд тэр араас нь хүмүүс ингээ орилоод тэр тавьж байгаа машины арлаас бүгдээрээ дүмпэн барьчаал гүгээд байгаа. Хар бүтэн шорон дотор. Тэгээд тэр хүмүүс ганцхан юм гуйж штэ. Тэр төрцсгээс машинтай тавьж байгаа дарганараасаа ус өгөөч гэж гуйж байгаа байхгүй. Ус уусан ургамал амтны үхээд байхлаар яах юм? Тэгээ нөгөө юу шахацсан. Хөхөр шахаад дуусаа. Тэд нар баялгаа аваа явчихна. Тэр ураанаар чинь тэд нар цөмийн станц ажиллуулна. Бид нар хэлсэн цол болоод дуусна. Ийм байна. За юу. За ингээд би нэг лайв хийхгүй байгаа. За нэвтрүүлэг бол төр зогссон. Санхүүгийн хувьд бол би дэмжлэг байхгүй. Ард иргэдээс дэмжлэг байхгүй. Төлбөрөө төлөөд үзээч гэсэн төлбөр өгж байгаа хүн байхгүй. За тэгээ ихэнх нь нөгөө найз нөхдөд авгаа гэл ингээл үнгүй хүмүүс шигцэн. Тэгээ ингээд би бол одоо нэвтрүүлгээ явуулах мөнгөгүй болсон учраас жоох алтуур гинэ. Алтуур гэж мөнгө зөвлөж жагаад 9 сараас нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Бууж өгнө гэж байхгүй шүү. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд насна. Хятадуудыг эртгэн сал нэг нэгээр нь буцаа. Бөөнд нь дийлэхгүй. Бөөнд нь дайрах юм бол хятадууд бөөгнөрөө дайрна. Монгол хятадын хооронд энэ зодоо мөргөлдөөн болно. Хятад улс иргэдээ хамгаалж ийн гээл техниктэйг ороод ирнэ. Тэгэхээр маш эвтэйхнэр эднэрийг нэг нэгээр нь хөөж гаргах арга бод. Бүгдээрээ болохгүй талбай дээр очие заяа. Талбай дээр очиод хятад иргэдийг цөөл гарга гэж чагсаалаа хий. Би толгоолно, би өдөрдөн заяа. Таанаас тэгээ мөнгө өгөхгүй болохоор ирэхгүй дээ. Мөнгө өгнө гэж бүгдээр үрээд. Цөөвөн үнгүү тараана гэдэг юм. Нэг ресторанта нөхөр надад цөөвөн үнгүү хийгээд өгч. Тэгээ талбай дээр цөөвөн үнгүү тараана гэнгүүт битүү үрээд. Та нар тийм л өглөө уулгаач.